одоохондоо л жоохон ингээд завгүй айгүй завгүй амьдралыг хийх маань. Харин русал машины хэрэг болохгүй. Шинэ влог. Шинэ Маркус. Би тийм өнөөдөр марлагийн төсөө өдөрт ирчээдээ чи юун дээр ирчээд байж байна. Центрум гэх юм уу? Тэгээд энэ болохоор тоглоомын төв юм байна. Оюун ухаан хөгжүүлсэн тийм тоглоомны төв юм шиг байна. Мэдгүй анх удаа ирж байна. Орч үгүй байна. Тэгээд төсөө өдрийн эзнийг хүлээж байна. Удахгүй ирэх байх. Марлаа эдэн нас хүрж байгаа лээ. Марлаа эдэн нас хүрж байгаа. 9 нас. Маркус эдэн настай лээ. 9. Яа. Ваа. Энэ дандаа оюун ухаан хөгжүүлсэн тийм оюун ухааны тоглоомуудтай байна. Ингээд газрын бөмбөрцөг байна. Нарда. Ваттан спэриэ тийм. Ох нарда. Энэ дүрснүүдийг эвлүүлээд ийш нь холбох юм байна. Ох юм. За энэ ингээд ер нь оюун ухаан хөгжүүлсэн тийм тоглоомууд л юм. Тоглоомуудтай газар байна. Энэ яатай? Gå till in bombok till dig så jag ska хэр нөөник юу бөмбөгийг дээш нь олох юм байна те? За одоо. Ингээд хэлэх юм аа. Төрсөн өдрийн мэд хөргийг. Төрсөн өдрийн мэд хөргийг марлаа. Сайн байна. Төрсөн өдрийн мэд марлаа. Марлаа. Төрсөн өдрийн гоё юм аа? Хэд нас хүрч байгаа лээ? Yes. 9 нас хүрч байгаа. Мондөг том охин болж байгаа те. Эдгээр ингэж явдаг лээ. 3 дахь анги. Хэвээ мондөг. Яа чи за басаад үнсчих найз байгаа. Баярлалаа. Ямар мондөг юм бэ? Мондөг. За үнсчих дүүгээ. Мондөг. Бас найз те? Энд 10 настай даа. Тий. Jasmine. За амар хурдан яваарай бабухаа. Ингээд хурдан яваарай. Энийг ингээд. Чи тэгээд энийг харах нь шүү дээ. Ингээд чи юм мөргөж мод эдэр мөргөж болохгүй шүү дээ. Энийг ингээд ийш нь болгоо. Та. Айгуу өрхөн дайсан шүү дээ. Маркус цаа яваарай. Wow, Jasmine. Тэйчтэй энэ юу хийсэн юм яах вэ? Lego. Ажтай тайлбарлаа та. Энэ гурав, энэ båt, энэ крабба, энэ
Lika Mod. mod. Энэ slot юм шүү. Энэ raket, энэ mermaid, энэ хоёр ингоро spooky, энэ marochin, энэ spooky. Энэ berry. Аха, berry. Ирэг. Ямар гоё. Энэ юу гинэ? Mermaid. Mermaid. Вау. Ястаа гоё хийсэн байна миний охин. Энэ юу гинэ? Spooky. Сүнс юм уу? Сүнстэй авт юм уу? Зэн хүүхдүүд ингээд За идээр. Марлаад суудрын төргээ. Ваа, ямар мундаг хийлдгийг. Одоо юу? Тий, за одоо идээр. Жиси юу гэж хэлвэдэ? Марлаада төрсөн өдрийн мэд төргээ гэж хэлнэ шүү. За. Юу гэж хэлвэдэ? Марлаада төрсөн өдрийн мэд төргээ. Одоо марлагийн төрсөн өдөрт ирсэн байгаа шүү дээ, тий? Би бэлэг авсан. Тий, бэлэг өгөн тийм ээ одоо марлаада. За, марлаада баярын мэд төргээ гэж. Марла? Төрсөн өдрийн мэд төргээ. Ваа, ямар мундаг юм бэ? Баярлалаа. Төрсөн өдрийн мэд марлаад тий? Марлаа. Вау. Одоо би толед болмоо. Чи эд настай байлаа? 5 настай. За бүгдийн дуудаарай, бүгдээрээ явъя. Энэ эвлүүлсэн юм биш. Жасмин ямар гоё эвлүүлсэн юм биш. Марла. За маржуугийн за. Тики. Ta-da! Udrimin hurje, Tusudrimin hurje, Tusudrimin hurmarta, Tusudrimin hurje. Happy birthday to you, happy birthday, happy birthday, happy birthday to you. Your
Мөрөөдлөө бодоод үзээ. За өөрөө юу бодмоор энэ хэлгээ бодоод. Хүннэ. Анчи ани дэм зозе. Я ишин. За, ээж нь өөрөө бичнэ. Хүүхдүүд сонгох хүүхдүүд цаашаа явж тоо харахгүй шүү. За харъя. Тэгээ гүйстэй. За. Харъя. За одоо гүйш үү заяа. Балаагүй шүү хэдүүлээ балаагүй шүү. За энэд бүгдээ өөр готлнууд сонгож өмссөн байгаа. За бацаад гүгээрээ. За бацаад гүгээрээ. Хаа бүжил. Одоо явж тийм минийх үү? За яа. На жижиг ягаан сандлаа солих юм шүү.
За манай эд гадаа унтж байна. Тэгээд унтчих хооронд хоёр хагч хоёр нь дүнрээ харж байгаа. Тэгээд унтчих хооронд нэгээс гэрээ цэвэрлж авахгүй бол ерөөсөө амждаг бай. Юу ч амжихгүй. Нэг мэтгэд л өглөө болоод босоод сэрэл хүүхдүүдэд хооллол инээтрээ гэж өдөр болоод тэгэл ерөөсөө оройчих гэхгүй. Амар хурдан угаалгах хийж байна. Тэгээ нөгөө үедээ сэрэл орж ирэхээс өмнө амжуулаад би аягүй хурдан гэрээ цэвэрлэх санаатай. Бараг албаа шахуу гэрээ гаргачлаа. Оо шангалаа. Юу вэ? Мама. Анколэд мама вэн. Анколэд мама тэ. Ваа. Анна анколэд мама ихэд хүчтэй. Мама. Ваа. Анколэ мамагийн нарита. Анколэ. Анколэ. Мама. Мама, инюэ. Инюэ. Мама. Мама, иште меня. Тасмэна мама ичгот. Чи бас. Хала ицсэн үү таад? Амигай хаалсан. Ой, энэ муу анкулэ. Анкалыгийн өмдийг өмссөн юм аа. Зүгээр ээж өмсүүлчихсэн. Яхан өмд өмссөн анкалыгийн өмд гинэ. Зүгээр шүү дээ, тий? Анкалыгийн өмдийг өмссөн. Зүгээр гэж. Зээ хөрхи. Нэг хом тур хийгээч гэд хүмүүс хэлээдсэн. Тэгээд явандаа хийх баха. Тэгж жагаад хийх баха, тий? Одоо үртэл битэд нөгөө сайн тогчиж амжаагүй л. Анхуулаа, наашаасуу. Хөөш анхуулаа, аргашаа болоо. Анхуулаа. Миний хөө аргашаа бол. Аргашаа бол. Тий, ани дээр сууч. Аргашаа бол миний хөө. Тэгж телевизэр дээр нүрээ наа. Ёй, миний. Ёй. Маркус ай. Ёй, миний осё. Усан дээр нь суудсан уу? Ёй. Өнөөдөр бэстэ дог тийм ээ? Яагаад вэ? Сургуультаа орсон. Сургуультаа орсон бэстэ дог. Тэгээд өнөөдөр нэг том өөрөөсөө том сэрээ барьсан. Тэ? Өнөхөлөө унтчих. Анхуулаа идэж байна. Амен. Манай яг гэрээс ерөөсөө хотын төвд амьдрах давуу болон сул талуудыг жоохон ярьдаг юм лөө. Тэгээд шинэ хотод ирээд мэдээж дасах гэж эргэн тойронтойгоо танилцах гэж бас нэлээд хугацаа орж байна. Яг манай гадаа бол автобусны энд ингээд том зогсоолтой. Тэгээд энэ хот дотроо хаашаа бол хаашаа олон чиглэлээр ингээ автобуснууд нь явдаг. За тэгээд одоохондоо би яг автобусаар явж үзээгүй байна. За хотын төвд амьдрах давуу талууд бүх юмтайгаа ойр
ганцхан сургууль цэцэрлэгээс жоохон хол юм байна. Гэрийнхаа доотолд болон гэрээс орцноос гараад хүнсний дэлгүүр, барааны дэлгүүр, за энэ арх пивний дэлгүүр байна. За ер нь л ингээд эмийн сан гэх мэтчлэн ер нь ингээд нөгөө хотын төв центрум гэдэг утгаараа бүх юмтайгаа ойрхон бүх юм ингээд төвлөрсөн байдгийн байна. Ганцхан хүүхдийн цэцэрлэг сургууль 2 жоохон зайтай байдгийн байна. Зайтайдаа алхвал нэг 30 минут. Машинаар 5-аас нэг 7 минут дотор зайтай байдаг. За манай яг энэ хажуу талд хот дотроо ийм гоё юутай голтой энэ гүүрээр гараад энтлийн игнэнд нь машинаа тавьдаг байгаа. Тэгээд мэдээж нөгөө хотын төв учраас зогсоолны асуудал эхнээсээ гарч ирсэн. Зогсоолд буруу цагаан андуурч тавьснаас болоод 2 удаа ингээ машинаа торгуулсан байгаа. За гих мэтчлэн шинэ хоттойгоо танилцаар явна. Хүүхдүүдээ яасан бэ гэвэл энэ талтаа ингээд нэг 7 минут алхаад одоо тэнд хүүхдийн тоглоомын парк байгаа. Тэнд манай дөрөв тоглож байгаа. Тэгээ яг одоо тийшээ явж байна. Тэр дөрвийг 2 дүүгээ харж гараа гэд би газ гэрлүүгээ явчаад буцаад ирж байна. За тэгээд ойрд ингээд бичлэг орсонгүй яагаад нүх болов? Блог үзье гэсэн хүмүүс байгаадсан. Тэгээд би энэ талаар ингээд нэг тухтай сайхан сууж агаад ингээд хүмүүсийн асуусан асуултуудад хариулна гэж бодоод яваад байсан. Тэгээд нэг сайхан сууж агаад хүмүүсийнхаа зөндөө юм асуусан байсан. Тэгээд сайхан асуултанд хариулнаа. Тэгээд манай хотод ойролцоогоор 30 мянган хүн амтай. 30 мянга орчим хүн амтай ийм хоттой. Тэгээд 5 минут алхаад энд бас нөө кино театр нь байна. Замын эсрэг талд усан бассейн байгаа. Гих мэтчлэн нөгөө хүүхдүүдээ цагийн одоо юу гэдэг юм зүг боловсон гэд хамтдаа зугаатай өнгөрөх бүх юмнууд байна. Эргэн тойронд ерөөсөө машины хэрэг байхгүй. Эргэн тойронд 7 минут алхах тийм зайд бүгд ингээд төвлөрсөн байдгийн байна. Хотын төвд амьдрахын нэг давуу тал ийм байдгийн байна. Дэлгүүр ойрхон гараад хүнсний дэлгүүр гараад барааны дэлгүүр бүх юмтайгаа ойр байгаа нь маш их таалагддаг. Дүүгээ унгачваа миний хөө. Хөөе, оны шүү дүүн. Нэг дүүгээ ингээ хариуцаад авцсан. Гэтэ энэ хоёр нөгөө арай би дааснаар нь анхуулаг болооцолдох юм аа. Би анхуулаг харна гэд. Анхуулаа арай илүү нөө бие даацсан. Юм хумнаас гүйж харайсан ч тэр унж тусах нь арай гайгүй. Мөнхөрлөө өрхий нэг арай сул хүрхтэй их унан тэгээ. Тэсмин. Влог бичиж байгаа шүү дээ. За ийм гоё. Энэ хоёр бууж ус руу орно гин шүү. Тэгж ярихгүй шүү та хоёр. Үгүй шүү. За энэ ингээд яг манай хажууд байдаг нөө гол чинь энэ байна. Би тэд ингээд салхилах гээд гараад ирсэн. Машиныхаа паркинг суугачаад. Тэгээд одоо тийнд байгаа тэр нэг ногоон дээвэртэй байшин. Одоо энэ тэр байшин чи манай гэр ихгүй. Тэр дээдлийн ногоон дээвэртэй. Яг тэнд ингээ харагдаж байна уу? Одоо тэр бай. Одоо яг тэр ногоон дээвэртэй байшин чи манай гэр ихгүй. Манай байшин байна. Тэгээд яг нөгөө гоё хотынхоо төвөр урсдаг гол маань энэ байна.
За энд ингээд ногоон талбай байна. Тэгээд энд нөгөө нэг бүх үслэн музей байна. За тэргээр ингээд хувийн усан онгоц, хувийн завинууд байна. Ингээд мартаа өдөр бол энэ талбай дээр ингээд хүмүүс сайхан пикник хийгээд суучдаг мэлээ. Намарч болчлоо шүү. Бид энэ тоглоомын талбай, тоглоомын төв рүү явж байна. Агуулам өхөл. Сайн гэр. Сайн влог. Сайн. Энэ болж өгвөл буцгаал харж ашиг ээ. Сайн. За яа. Миний хажууд манго сууж, артат жасмин сууж, бас амтудэмгүүдээ сууж. Энэ ягаад алич юу? Өнөөдөр бол өдрөлээ. Дөрөвт өдөр. Тэгээд болон хийгээгүй. Болон бичээгүй. Яагаад вэ гэвэл маш завгүй амьдрал минь ихэлсэн. Хуучин ч одоо ямар ч их завтай байсан. Ямар ч их цаг зав аюу их чөлөө цагтай байжээ. Блогоо хийн, блогоо бичин. Тэгээд блогоо янзлан оруулна гэх маш их завтай байж. Тэгээд одоо энэ шинэ амьдрал, шинэ хотод бүх юм шинэ, бүх шинэ ажил гээд бүх юм ингээд шинээр ингээд эхэлж байгаа учраас манай гэр бүл бүр нэг настайгаас ахуулаад ахуулсан ер нь Жасмин Маркос Ааваа бүгд замгүй болсон. Яагаад вэ гэвэл Ааваа одоохондоо Стокгольмд ажиллаж байна. Тэгээд сая нөгөө уртын ийм амралт семестр гэж яддаг да. Уртын ийм амралтаа авсан байж байгаа. Тэгээд бид нэр ингээд нүүгээд эргээ ажилдаа орсон. Тэгээд ажлаа нааш шилжүүлэх гээд тэгээд бас нөгөө шууд за би ингээд нүсээ би шилжлээ. Ажлаа шилжүүлье, ажлаасаа гарья гэж бас шууд тэгж юу яаж болдгоо. Тийм болохоор нөгөө урьдчилж одоо ажлаа өвгөн шинэ ажилдаа очино бүртгүүлэн одоо юу гэдэг ингээд шилжилт хөдөлгөөн хийхэд бас нэлээ цаг зав ордсон байна. Ямар ч доотлон 1 сар 2 сар ордсон байна. Тэгээд удахгүй Ааваа нүж ирнэ, шилжиж ирнэ. Тийм болохоор Ааваа байхгүй байгаа болохоор бид тав маш завгүй өглөө болгон би ажилдаа явж байгаа. Ажилдаа явахын тулд Маркус, Жасмин хоёрын хичээл нь ороогүй байгаа. Хичээл нь ортол анхуулаа мөнхүүлгийн цэцэрлэг нь ортол би 4 хүүхдээ зөөж байгаа. Гэрээсээ евро байна гэдэг манай ажил байгаа. Ажил руугаа ингэ хүүхдүүдэд зөөдөг. Ажлын тулд хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиуд байгаа учраас хүүхдүүдээ манай нөгөө хамаатны чагаа харж байгаа. Тэгээд тэднийх лөө зөөж аваачдаг өглөө болгон. За бидний амьдрал бол тэгээ өглөө яг 8 өнгөрөөж сэрснээр эхэлж байна. 8 өнгөрөөж сэрээд за тэгээд нэг нүүр амаагаад шүдамаагаад өглөөнийхөө цайг уучаад за тэгээ өглөөний цайны дараа яа гэвэл хувцс унраа мөсөө тэгээд нэг 9 өнгөрөөж за 10 хүлээл бид 5 гарч байгаа гэрээс тэгээд дөнгөс ингэ гараа явж манай хотоос манай энэ ажил хүртэл машинаар нэг 25 минут орчим ийм газар ажиллаж байна.
байсан. Тэгээд яагаад мөх болсон бэ гэвэл ажлын шаардлагаар гэх юм уу? Ажлын шаардлагаар гэх юм уу? Тэгээд манай гэр бүл нүүж байгаамаа. Тэгээд удахгүй дараагийн блогоор ч юм уу дараа дэлгэрэнгүйгээр сайхан тайлбарлаж ярина. Тэгээд блог яагаад ингээд удаан авахгүй ингээд удаж байна гэдэг хүмүүс их асуугаад байсан. Тэгээд та нар ингээд харж байгаачлан бид хэд маш завгүй болсон. Блогоо ямар ч байсан хуучин шигээ 7 хоног болгоно шинэ блог оруулж бараг л амжихгүй, бараг чадахгүй байх. Гэхдээ сардаа 1 юм уу 2 ч юм уу тиймэрхүү боломжоор чадлаараа оруулахыг хичээнэ. Яагаад гэвэл манай амьдралын түүх, дурсамж, манай хүүхдүүдийн дурсамж, манай гэр бүлийн халуун дулаан дурсамж гэдэг ингээд бүх юм энэ влогоор явдаг учраас влогоо ямар ч байсан таслахгүй гэж бодож байгаа. Одоохондоо л жоохон ингээд завгүй айгүй завгүй амьдралын хэв маягтай байгаа учраас жоохон ингээд удаашралтай байгаамаа. Тэгээд тиймэрхүү байна. Машин бичиж байгаа учраас жоохон чимээ шуугантай байж магадгүй шүү. Өөр юм хийх гэж бодчихлаа. Тийм home tour хийгээч гэсэн байсан. Тэгээд home tour Шинэ хий гэж бодож байгаа. Гэхдээ одоохондоо болохоор яг тогчиж бас л амжихгүй л байна. Яг үнэ хэлэхэд тогчоогүй, бүрэн тогчоогүй учраас одоохондоо home tour авахгүй шүү манайхаа. За тэгээд влогтойгоо хамт байдагт баярлалаа. Бай бай.